Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд осон үйл явдлыг таймлаг хүргэе. Оросын холбооны улс болон Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчид Абу Даби хотноо мягмар гарагт уулзсан гэдгийг Америкийн нэгдсэн улсын их сурвалж мэдээлж байна. За Америкийн нэгдсэн улсын NBC News төгсөн ярилцлаганда тус их сурвалжаас энэхүү мэдээллүүдийг баталгаажуулан хэлсэн байна. За Трампын засаг захиргаа Кремлийн Украинд хийж байгаа дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох зорилгоор их яриа хэлцээрүүдийг өрнүүлж байгаа. За энэ хүрээнд тухайн албан тушаалтны хэлснээр украинчууд энхийн хэлцээрийг зөвшөөрсөн гэж хэлээд зарим нэгэн нарийн шүрийг зүйлийг бол шийдвэрлэх шаардлагатай гэж нэмж хэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. За харин Америкийн нэгдсэн улсын бас өөр нэгэн мэдээлэл өгсөн хоёр дахь их албан тушаалтан Киев хэлцэрт гарын үсэг зуран гэж мэдгдсэнийг баталсан байна. Америкийн нэгдсэн улсын армийн тэргүүн Трискол даваа гарагт Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод Оросын холбооны улсын төлөөлөгчтэй уулзсан, мөн мягмар гарагт дахин уулзсан гэдгийг албаныхан мэдгдсэн байна. Хэлэлцээ сайн болж байгаа, бид өөдрөг үзэлтэй хэвээр байгаа гэж армийн хэвлэлийн төлөөлөгч дэд гурандаа Джеф Толберт мэдгдэлтэй дурдсан байна. Эдгээр яриа хэлэлцээ өрнөж байгаа учраас армийн тэргүүн Трискол цагаан ордон болон Америкийн нэгдсэн улсын бусад агентлагууд хооронд харилцаатай нэгт уялдаа холбоотой ажиллаж байгаа гэж хэлсэн. За мөн Украины төлөөлөгчд мөн Абу Даби хотод бол байгаа. За Трискол эдгээр Украины албан тушаалтантай мөн холбоотой ажиллаж байгаа гэж мэдгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай ээлж Стив Витков эх 7 хоногт Оросын холбооны улсын нийслэл Москва хотноо айлчланд тэрээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинтэй уулзна гэдгийг Америкийн ерөнхийлөгч мэдгдсэн. За мөн түүний хүргэн Жарард Кушнер энэхүү яриа хэлцээнд оролцож магадгүй гэдгээ нэмж хэлсэн байна. Дональд Трамп хэлэхдээ Стив Витков Жарардтай хамт хэлцээнд орж магадгүй. Жарард явах хэсэг талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ үйл явцад бол тэр оролцож байгаа ухаалаг залуу тэд эх 7 хоногт Москвад ерөнхийлөгч Путинтэй уулзна гэж би бодож байгаагаа мэдгдсэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Air Force One нэртэй онгоцондоо сэтгүүлчдэд уулзахдаа энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. Украиний аюулгүй байдлын баталгааны талаар Трампаас сэтгүүлчид асуухад тэрээр хэлэхдээ бид үүнийг Европтой хэлэлцэж байгаа. Европ үүнд ихээхэн оролцох болно гэж хариулсан. За харин энэхүү Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсаас дэвшүүлж байгаа 28 зүйлт энхийн төлөвлөгөө Оросд хэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн шүүмжил гарч байгаа талаар сэтгүүлчид асуухад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хариулахдаа төлөвлөгөө биш замын зураг гэж тодорхойлон 28 зүйлийг 22 зүйл болгон шинжилж өөрчилсөн болохыг олон нийтэд баталгаажуулан хэлсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мөн мягмар гарагт Вашингтоны төлөөлөгч Оросын холбооны улс Украинтай энхийн хэлэлцээний төлөвлөгөөний эцсийн асуудлуудыг хэлцэх хоёр уулзалтыг нэгэн зэрэг хийж байгаа гэж зарласан. За энд бол зөрөлдөөнтэй олон зүйл байгаа. Гэхдээ цөөн хэдэн зүйл дээр бол бид нар санал зөрүүлж байгаа гэдгийг Америкийн ерөнхийлөгч өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформ дээр бичиж оруулсан байна. За тэрээр мөн Путин болон Украиний ерөнхийлөгч Зеленский нартай утгагүй уулзна гэдэг найдвар тээж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ дайныг зогсоох эцсийн үед бол тэдэнтэй уулзна гэдгээ ерөнхийлөгч өөрийн сошиал хуудсандаа мэдэгдэж оруулсан байна. За харин Украин улсын хувьд бол энэхүү энхийн төлөвлөгөөтэй холбоотой олон асуудлаар санал нийлэхгүй гэдгээ илэрхийлж байгаа ч гэсэн тус ус энэхүү төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсны дараа энэ 7 хоногт Дональд Трамптай хийх уулзалтаар хэлцээрийг эцлэн шийдвэрлэхийг хүсэж байгаа гэдгийг тус улсын өндөр албан тушаалтан бас олон нийтэд мэдгдсэн. Энэхүү үйл явдлын талаар сайн мэдэх их сурвалжийн мэдэгдэж байгаагаар Кремлийн төлөөлөгч Оросын холбооны улсын ямар байр суурьтай байгаа гэдгийг олон нийтэд мэдэгдээгүй боловч хэлцээр үргэлжилж байгаа дараагийн алхамд өөдрөгөөр хэлцээ үргэлжлэнэ гэдэгт бол хандаж байгаагаа мэдгдсэн. Америкийн ерөнхийлөгчийн зүгээс бол энэхүү яриа хэлцээг өрнүүлж байгаа. За Путин ерөнхийлөгчийн засаг захиргаатай хэдэн сарын туршид бол цогтмол дипломат хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. За ингээд анх гаргасан төлөвлөгөөтэй холбоотойгоор яриа хэлцээ өрнөсөн хэвээр байгаа. За энэ хүү Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсын зүгээс хамтран боловсруулсан гэгдэж байгаа төлөвлөгөөг бол Европ даяар болон Украин болон за түүний холбоотнуудын хувьд бол ихээхэн эсэргүүцэж байгаа. За ялангуяа энэхүү энхийн төлөвлөгөө одоо байгаагаараа батлагдсан тохиолдолд Европын болон Украины үнд цэнээр Кремлийн ашиг сонирхлыг хангаж болцсохгүй гэсэн шүүмжлэл ирж байгаа. За харин Киевийн зүгээс бол дахин шинээр буулт хийх ямарч боломжгүй гэдгээ илэрхийлсэн. За Москвагийн хувьд бол энэхүү Киев буулт хийхгүй байгаа нь хүлээн зөвшөөрөхдөггүй зүйл байх ч гэсэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн засаг захиргаа энэхүү яриа хэлцээ амжилттай өргөнж энхийн төлөвлөгөө батлагдана гэдэгт өөдрөгөөр хандаж байгаагаа мэдгдсэн. За харин Их Британий ерөнхий сайд Кер Стармер мягмар гарагт хэлэхдээ сайн дурын эвсэл нэртэй Европын болон Украины гол эвслийн холбоотнууд бол уулзсан. За тэдний хувьд олон үндэсний хүчин ирээдүйд олон улсын аюулгүй байдлыг хангахад эерэг үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгээ
мэдэгдэж байгаа. За энэхүү инхий төлөвлөгөөтэй холбоотой асуудлууд бол олон нийтэд ил болж байгаа. За 28 зүйлт төлөвлөгөөнд бол Оросын асуудлыг дурдах юм бол Оросын холбооны ус Украин Европын хооронд цогц инхий хэлцээр байгуулагдсан. За ингэснээр бол цаашид түрэмгийлэл үлдэгдэхгүй. За сүүлийн 30 жилийн хугацаанд тодорхойгүй байсан бүх асуудлыг өгөрт шийдвэрлэх боломжтой болж байна. За мөн Крем, Луганск, Донецкийг де-факто Оросын холбооны улсын одоо хариаллах гэдгийг Америкийн нэгдсэн улс хүлээн зөвшөөрөн. За Херсон, Запорожье хотуудад бол холбоо барих шугамын дагуу фронтыг зогсоод царцаах болно. За энэ дагуу бол де-факто байдлаар улс орнуудын одоо хилийг тогтоох юм байна. За Оросын холбооны улс 5 бүс нутгаас хяналтандаа авсан байгаа бусад одоо бүс нутгаас бол татгалзах юм байна. За харин Украин бол өөрийн хяналтанд байгаа Донецк мужийн зарим хэсгээс цэргээ гарган. За энэ бүс нутгийг бол төвийг сагсан цэргүүдээр одоо хүрээлүүлсэн энэ буфер зон байдлаар байлган. За энэ нь бол олон улсад Оросын холбооны улсын хувьд харьяалагддаг газар нутаг гэж хүлээн зөвшөөрөгдөх ийм эрх зүйн үндсийг бүрдүүлэх юм байна. За Оросын холбооны улсын хувьд бол энэхүү цэрэггүй бүс нутагт нэвтрэхгүй Оросын холбооны улс Европ болон Украинд түрэмгийлэх бодлого бол хийхгүй гэдгээ өөрийн одоо хууль тогтоомжтой тусгаж оруулах ийм үүрэг хүлээж байгаа. За Украин улсын хувьд НАТОд эсэхгүй гэдгийг бол үндсэн хуулиндаа тусгана. За мөн НАТО нь Украинд ирээдүйд бол НАТОд өөрийг Украиныг элсүүлэхгүй гэдгээ дүрмдээ оруулахаар тохиролцож байгаа юм байна. За мөн НАТО Украинд цэргээ байрлуулахгүй байхаар тохиролцож НАТО Украинд байрлуулсан цэрэг байрлуулахгүй гэсэн тохиролцоондоо бас үнэнч одоо тэрийг баталгаажуулж ажиллана гэдгээ олон нийтийн өмнө зарлах юм байна. За мөн харин Америкийн нэгдсэн улсын хувьд бол гол аюулгүй байдлын баталгаа гаргачаар оролцож байгаа. За баталгааныхаа нөхөн төлбөрийг бол авах юм байна. За хэрэв Оросын холбооны улс руу Украин давтлах юм бол баталгаагаа алдна. За Оросын холбооны улс мөн Украин руу давтлах юм бол энэхүү цэргийн арга хэмжээг авахаас гадна дэлхийн бүх орнуудын хувьд авсан 20 арга хэмжээгээ дахин сэргээж шинэ нутаг дэвсгэрийг Оросын холбооны улсыг гэж зөвшөөрсөн бүх хилцээрүүдийг бол хүчингүй болгох ийм зүйлд бол орсон байгаа юм байна. За мөн Оросын холбооны улс болон Украины хооронд бас тохиролцоо хийгдэж байгаа. За Украин Москва эсвэл Санкт Петербург руу шалтгаангүйгээр пуужин харах юм бол аюулгүй байдлыг нь баталгааг хүчингүй болохоор бас тусгагдж байгаа юм байна. За энэхүү одоо хилцээр бол хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болно. За хэрэгжилтийг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тэргүүлэх инх тайвны зөвлөл хянаж баталгаажуулна гэж мэдгдсэн. За зөрчлийн улмаас 20 хэмжээ аавн. За хэрвээ талууд энэхүү санамж бичигт нэгдсэний дараа харилцан одоо тохиролцсон талууд руу ухарч хилцээрийг хэрэгжүүлж ихсний дараа гал зогсох тухай хууль тогтоомж бол хууль ёсны байдлаар хүчин төгөлдөр болох боломжтой гэж харагдаж байгаа. За энэхүү одоо аюулгүй байдлын баталгаа бол хамгийн гол одоо энэхүү инхийн төлөвлөгөөний амин сүнс болж байгаа юм. За яагаад гэх юм бол Украины хувьд бол гол шаардж байгаа зүйл нь ирээдүйд Оросын холбооны улсын зүгээс Украины эсрэг дайн байлдааны үйл ажиллагаа явуулахгүй байх гэсэн ийм баталгааг авах ёстой. За энэхүү баталгааг бол бас өмнө нь уулна Америкийн нэгдсэн улс тэргүүтээ Нүбийн аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн улс бол өгсөн байсан. 1994 онд байгуулагдсан Будапештийн меморандумын дагуу Украин улс бол цөмийн засгаас татгалзсан. За үүний хариу түүний аюулгүй байдлыг Нүбийн аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн хамгаалах үүргийг хүлээсэн боловч энэхүү одоо үүргийг хүлээсэн нэгэн гишүүн болох Оросын холбооны улс бол Украин руу дайрсан явдал гарч байгаа нь олон улсын эрх зүйг бол ихээхэн хүндрэлтэй байдалд бол оруулж байгаа. Цаашдаа жижиг улсууд за ялангуяа олон улсын эрх зүйд одоо түшиглэж аюулгүй байдлаа хангадаг улсуудын хувьд бол энэхүү одоо нэгэн одоо аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь бол энэхүү одоо өөрийн хүлээсэн үүрэг зурцсан явдал нь цаашид олон улсын эрх зүйд итгэх итгэлийг одоо олдогдуулах гол нөхцөлийг бүрдүүлж байгаа. За хэрвээ одоо энэхүү инхийн төлөвлөгөө батлагдсан тохиолдолд 1994 оны Будапештийн меморандумын дараах гарсан үр дүн давтагдахгүй байх гэсэн баталгааг бол хангах ёстой. За ялангуяа аюулгүй байдлыг гол баталгаа гаргаж Америкийн нэгдсэн улсын хувьд бол энэ баталгааг хангахад гол үүрэг гүйцэтгэх ёстой гэдэг нь харагдаж байгаа. За мөн энэхүү одоо инхий яриа төлөвлөгөөтэй холбоотой асуудалд яригдаж байгаа хооронд бол хоёр тал харилцан бие биен рүүгээ тавталсан хэвээр байна. За мигмар гарагт Оросын холбооны улсын Краснодарын хилийн бүсэд Украины нисгэгчгөн онгоцоор тавталсан асар том товтлогоо болсон. За үүний улмаас хэд хэдэн хүн шархсан гэдгийг тус бус нутгийн захирагч мэдгдсэн. Хойд зүгт орших Ростов мужийн Таганрог хотод бол Украины цохирлтын улмаас хамгийн багадаа нэг хүний амьд хүрч 3 хүн шархсан гэдгийг хотын дарга Светлана Камбулова мэдгдсэн. Үүний зэрэгцээ Украины зүгээс ч гэсэн товтлогоо Украин руу бол Оросын холбооны улс тавталсан хэвээр байна.
Украинд мегмар гаригийн өрлөө Оросын нисгэж буй онгоцнууд болон пуужингууд нийслэл Киевийг бөмбөгдсөн хамгийн багадаа 2 орон сууцны барилгад бол галт төмөр гарсан гэдгийг Украиний албаныхан мэдэгдэж байна. За одоогийн байдлаар нэг хүн амь насаа алдсан ийм байдалтай байгаа гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдэгдэж байгаа. За хэдийгээр инхий яриа хэлсэн өрнсөн ч гэсэн талууд харилцан байлдаж байгаа явдал нь бол дайн байлдааны үйл ажиллагаа зогсно гэсэн бас итгэлийг олон нийтэд төрүүлэхгүй байх нэг шалтгаан болж байгаамаа.